Өөрөнд сар бүрийн ээлжид хэвлэл урал эхэлж байна. За энэ урлагийн ихэнд уламжлалсаар эдийн засгийн статистик тоо мэдээллийг та бүхэнд хүргэнэ. За ингээд Монгол Банкны судалгааны статистикийн газрын захирал Батбаяр таныг урьж байна. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За Монгол Банкнаас боловсруулдаг статистик мэдээллийн тооныг товчхон танилцуулъя. За энэ мөнгөний үзүүлэлтүүдийг товч танилцуулъя. За мөнгөний нийлүүлэлт буюу M2000 жилийн өрсөлдөх 2019 оны 7 дугаар сарын байдлаар 17.9% төрж 20.3 их найт төрөх төрсөн байна. За энэ өмнөх сараас 0.3 буюу 60.4 тэрбум ам доллар төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. За мөнгөний нийлүүлэлт өсөхөд долларын валютын харилцах нэмэгдсэн гол нөлөөсөн байна. За энэ нь экспортлогч аж ахуйн нэгжүүдийн валютын орлого нэмэгдсэнтэй гол одоо тайлбарж болохоор байна. За харин төгрөгийн харилцах өнгөрсөн 7 сард 311.9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь болохоор голлон одоо татварын томоохон аж ахуйн нэгжүүдийн татварын төлөлттэй холбоотой тайлбарлагдж байна. За мөнгөний нийлүүлэлтийг их усрын талаас нь авч үзэх юм бол төгрөгийн хадгаламж нийт мөнгөний нийлүүлэлтийн 53.7%, төгрөгийн харилцах 15.5%, гадаад валютын хадгаламж 14.4%, гадаад валютын харилцах 13.2% эзэлж байна. За нийт хадгаламжийн хэмжээ 13.8 их найт төгрөг төрснээ 84.1%-ийг иргэдийн хадгаламж, 15.9%-ийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. За валютын төрлөөр хадгаламжийг авч үзэх юм бол иргэдийн хадгаламжийн 20.7%-ийг, байгууллагын хадгаламжийн 21.7%-ийг валютын хадгаламж бүрдүүлж байна. За одоо та бүхэн зээлийн статистиктэй товч танилцуулъя. За банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17% өсч 18.1 их найт төгрөгт хүрсэн байна. За үүнээс иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 9.3 их найт төгрөгт буюу жилийн өсөлтөөр 22%-тэй тэнцүү байна. Харин байгууллагуудын зээлийн үлдэгдэл 8.7 их найт төгрөг буюу жилийн өсөлтөөр 12%-тэй тэнцүү байна. За нийт зээлийн 13%, үүн дотроо иргэдийн зээлийн 1.6%, хувийн байгууллагуудын зээлийн 26%-ийг одоо гадаад валютын зээл бүрдүүлж байна. За зээлийн үлдэгдлийг эдийн засгийн салбараар нь авч үзэх юм бол нийт зээлийн 23%-ийг цалин тэтгэврийн зээл эзэлж байгаа бол худалдааны салбарын зээл 16%, үйл хөдлөх салбарын зээл 11%, барилгын салбарын зээл одоо 9% бүрдүүлж байна. За зээлийн чанарыг авч үзэх юм бол чанаргүй зээлийн хэмжээ 10.6%-тай тэнцүү байна. Харин хугацаа хэвтэрсэн зээлийн хэмжээ нийт зээлд эзлэх хэмжээнд 4.8%-тай тэнцүү байна. За зээлийг бүтцээр нь хугацаа хэвтэрсэн зээлийг одоо эдийн засгийн бүтцээр нь авч үзэх юм бол барилгын салбар нийт хугацаа хэвтэрсэн зээлийн 25%, санхүү даатгалын салбар 19%, худалдааны салбар 15%, цалин тэтгэврийн зээл 13%-ийг одоо эзэлж байна. За нийт хугацаа хэвтэрсэн зээлийн 73%-ийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байна. За чанаргүй зээлийн 24%-ийг уулуурхайн салбарын зээл, 21%-ийг боловсруулах салбарын зээл, 11%-ийг барилгын салбарын зээл эзэлж байна. За нийт чанаргүй зээлийн 83%-ийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байна. За одоо та бүхэнд ипотекийн зээлийг товч танилцуулъя. За өнгөрсөн 7 дугаар сард банкуд нийт 741 зээлдэгчид 57.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. За үүний 45.5%-ийг хөтөлбөрийн зээл, 54.5%-ийг банкуудын одоо өөрийн их усрын олгосон зээл эзэлж байна. За ипотекийн тухайн сард олгосон зээлийн жинхэнэ дундаж хувь 11.5%-тэй тэнцүү байна. За энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.6%-аар буурсан үзүүлэлт юм аа. За нийт одоо ипотекийн зээлийн үлдэгдлээрх дүнг авч үзэх юм бол нийт зээлийн үлдэгдлийн 74.4%-ийг хөтөлбөрийн зээл, 21%-ийг банкуудын их усрын зээл, за 4.6%-ийг бусад их усрын зээл эзэлж байна. За та бүхэнд одоо хүүгийн статистикийг танилцуулъя. За өнгөрөх сард банкуудын шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жинхэнэ дундаж хувь
11.2% тэнцүү байна. За харин байгууллагуудаас татсан төгрөгийн хадгаламжийн жигсэн дундчгүй 9% тэнцүү байна. За зээлийн хувьд чинээр олгосон зээлийн жигсэн дундчгүй 17.4%. За хувийн байгууллагууд олгосон зээлийн жигсэн дундчгүй 17.1% байна. За нийт хадгаламжийн үлдэгдлээр тооцсон жигсэн дундчгүй иргэдийн төгрөгийн хадгаламжийн хувьд 11.5, байгууллагын төгрөгийн хадгаламжийн хувьд 11.5% мөн тэнцүү байна. За зээлийн хувьд нийт зээлийн үлдэгдлээр жигсэн дундчгүй иргэдийн зээлийн хувьд 17.9, хувийн байгууллагуудын зээлийн хувьд 15.7% тус тэнцүү байна. За одоо та бүхнийг гадаад секторын статистиктэй танилцуулъя. За төлбөрийн тэнцэл эхний үйлдвэрлэлийн байдлаар 456 сая ам.долларын ашигтай гарсан. За энэ тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 672 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлт юм. За төлбөрийн тэнцэл сайжрахад гол нь нөлөөсөн зүйлс нь болохоор урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 136.2 сая доллараар сайжирсан үзүүлэлт юм. За үүнд болохоор манай улсын экспорт, худалдааны тэнцэл сайжирсан одоо голлох нөлөөллийг үзүүлсэн байна. За дараагийн гол нөлөө үзүүлсэн зүйл нь санхүүгийн дансны тэнцэл буюу тэнцэл одоо өмнөх оны мөн үеэс 419 сая ам.доллараар сайжирсан байна. За үүнд гол нөлөө үзүүлсэн зүйл нь вакцины хөрөнгө оруулалт буюу одоо манай улсын аж ахуйн нэгжийн гаргасан бондын их усраар орж ирснээр одоо гол нь тайлбарлагдж байна. За одоо та бүхнийг Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын позицийн болон гадаад дүрийн 20 дугаар улирлын статистиктэй товч танилцуулъя. За Монгол улсын нийт гадаад активын хэмжээ 20 дугаар улирлын байдлаар 6.8 тэрбум ам.доллартай тэмцэж байгаа бол гадаад пассивын хэмжээ 41.3 тэрбум ам.доллартай тэмцэж байна. Ингэснээр одоо манай улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц сөрөг 34.4 тэрбум ам.доллартай тэнцүү гарсан байна. За манай улсын гадаад нийт активын дийлэнх хувь буюу 60% одоо нөөц буюу валютын нөөц бүрдүүлж байгаа бол за үүний дараа бус хөрөнгө оруулалт буюу одоо зээл, худалдааны зээл гэх мэт санхүү эрсдлүүд 28% бүрдүүлж байна. За манай улсын гадаад буюу эдийн засгийн харилцаатад өгөх бүлгийн дийлэнх буюу 51%-ийг гадаад хөрөнгө оруулалт эзэлж байгаа бол үүний дараа 36% бус хөрөнгө оруулалт буюу энэ дотроо зээл одоо ихнэх байр суурийг эзэлж байна. За гадаад өрийн хувьд 2019 оны 20 дугаар улирлын байдлаар нийт өрийн хэмжээ 29.7 тэрбум ам.доллар төрж өмнөх улирлаас 171 сая ам.доллараар нэмэгдсэн байгаа. За өөр ингэж нэмэгдэх гол нөлөөсөн хүчин зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой компани хоорондын зээллэг нэмэгдсэн одоо голлох нөлөөг үзүүлсэн байна. За баярлалаа. За батал зөвхөн баярлалаа. За ингээд асуулт хариултын хэсэг рүүгээ шууд оръё. Та бүхэн байгууллага нэрээ хэлээд асуултаа нэмсэн авцсан дээр баг тийм. Тэгээд хариулт руу оръё. За асуулт Игэл телевиз. За өөр асуулт.
За өөр асуулт байна уу? За тэгвэл эхнээс нь хариулжээ. За инфляцтай холбоотой асуулт асуусан тийм. Инфляц одоо хамгийн сүүлийн тоо мэдээллээр 7 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 7.7% байгаа. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг улсын хурлаас батлахдаа 2020 он дуустал инфляцийг 8 орчим хувьд бол тогтворжуулна гэсэн ийм зорилт батлагдсан. За Монгол банкны зүгээс бол энэ инфляцийг 8 орчим хувьдаар тогтворжуулахын бодлогыг бол хэрэгжүүлж байгаа. За одоогийн байдлаар түрүүсэн 7.7% таа байна. За сүүлийн үед инфляцийн Улаанбаатар хотын инфляц бол 9% таа гарсан. За тэгээд энэ дотроо инфляцийн хэлбэлцлийг тайлбарлаж байгаа нэг том хүчин зүйл бол махны үн байгаа. Энэ инфляцийн 30% нь бол энэ дангаараа энэ махны үнийн хэлбэлцэлтэй холбоотой байгаа. За сүүлийн үед дэлхийн зах зээл дээр өөрчлөгдөж байгаа нефтийн үнийн хэлбэлцлөөрөө бас дотоодын зах зээл дээрх бензиний үнээр дамжиж инфляцид нөлөө үзүүлж байгаа. За сүүл 7-8 сарлуу бол бензиний үн нь бага зэрэг буурсан өөрөө инфляцийг бас жоохон бууруулах тийм нөлөө үзүүлсэн. За дээрэс нь одоо бас нэг 3 дахь том хүчин зүйл бол энэ гэр хорооллын энэ түвшин хэрэглэгдэж байгаа нүүрс модны үн өөрөө бас их инфляцийг их өндрөөр хэлбэлцүүлсэн сүүлийн одоо бараг жил гаруй хугацаанд. Тэгэхээр энэ жил нөө хатуу түлш сайжруулсан түлшийг гэр оролдон гэж энэ өглөөс бол нэвтрүүлж эхлэх гэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бас яг хөө сүүлийн үед бидний авж байгаа мэдээлэлээр бол харьцангуй хямд өртөг одоо илчлэг чанар өндөртөө ийм мэдээлүүд бол байгаа. Тэгэхээр зэрэг энэ утгаараа бол бас энэ талаас ирж байгаа инфляцийн дарамт бол эргээд зөөлрөх болов уу гэж бодож байгаа. За ингээд бас энэ 7 сарын инфляцийн 8 сарын одоо хүлээгдэж байгаа инфляцууд дээр дараагийн нэг орж ирэх хэлбэлцэл нь бол шинэ ногоотой холбоотойгоор энэ хүнсийн ногооны үнийн хэлбэлцэл орж ирнэ. За энэ хүнсийн ногооны үнийн хэлбэлцэл нь өнгөрсөн жил бол их огцом хэлбэлцэжсэн. Энэ жилийн хувьд бол бид нар бас харьцангуй гайгүй ерөнхийдөө инфляцийг бууруулах нөлөөтэй байх болов гэж бол хүлээж байгаа. За ингээд нийлүүлэлтийн энэ хүчин зүйлүүдээс гадна бас энэ оны 2 дугаар улирлаас аажмаар нэмэгдсэн цахилгаан, дулаан, ус гэдэг энэ төрийн зохицуулалтаа бүтээгдэхүүнүүдийн үнүүд инфляцид нөлөө үзүүлж байна. За дээр инфляц дээр их сургуулиудын төлбөр бас нэг тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. За ингээд бусад ийм шин чанартай инфляц нөлөөллийг ингээд харгалзан үзээд эдийн засгийн идэвхжүүлэлтэй холбоотой суур гэж хэлж болохоор тэр инфляц үзэх юм бол нэг 4-5 орчимд бол сүүлийн 2 жил гаруй хугацаанд бол маш тогтвортой байгаа. Бага зэргийн хэлбэлцлүүд бол бий. За тэгэхээр зэрэг энэ утгаар нь ингээд харахаар зэрэг 2020 оны энэ 20 он хүртэл инфляцийг 8 орчимд энэ зорилт бол бид нар нэ гэж бодож байгаа. За нөгөөх нь өдрийн сүнээс асуусан тэр 2021 оноос бол гадаад бүрийн иргэн төлөлтүүд бол хийгднэ гэж. За энэ дээр бол хувийн болон улсын секторын ийм өрүүдийн тухай бол яригдж байгаа. За мэдээж хэрэг эдийн засгийн нөхцөл байдал бол харьцангуй бол сайн байна. Гадаад орчин дээр асар их хэмжээний тодорхой ус байдал байгаа боловч манай экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ энэ жилийн хувьд бол бас харьцангуй гайгүй давхаар юм төлөвтэй байна. За яг хамгийн их уруудж байгаа үн бол зэсийн үн. 6000 жоохон гарантай байсан үн бол 5700 5600 орчим руу бол ингэж бууж ирсэн. Нөгөө талдаа алтны үн өссөн байгаа. Дээрээс нь төмрийн өдрийн үн өссөн байгаа. За нүүрсний үн бол гүйцэтгэл бол харьцангуй гайгүй байгаа. Бид нар энэс бол нэлээд урууд болов гэж бодож ирсэн бол тэрнээс харьцангуй гүйцэтгэл бол хоёр харьцангуй гайгүй байлаа. За эх жилийн хувьд бол эдийн засгийн төлөв байдал нөлөөлөх энэ нөлөөлөл бол энэ экспортын бараа бүтээгдэхүүний үнээс бол орж ирнэ.
За эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг харах юм бол оны эхний хагасны байдлаар 7.3% өсөлттэй гэж эдийн хороноос бол зарласан. За эдийн засгийн өсөлт бол харьцангуй сайн байна. За энэ бол энэ гадаад өрийн дахин санхүүжилтанд бол сайнаар нөлөөлнө, сайн мэдээлэл. За нөгөө талдаа жишг хүнүүд бол ерөнхийдөө бол буурч ирж байгаа. Америк нэгдсэн улсын засгийн газрын бондууд, холбооны нөөцийн банкны энэ өрийг дахин санхүүжүүлэхэд бол бас eerийн нөлөө үзүүлнэ гэж бол харж байгаа. За Монгол банкнаас бол сүүлийн хугацаанд бол байнга энэ гадаад өрийн иргэн төлөлтүүд бол хүлээгдэж байгаа шүү. Энэ бэлтгэлтэй байна шүү гэдэг байдлаар бол дандаа асуудал энэ өнцгөөс бол хандж байгаа. За энэ утгаараа бас Монгол банк эдийн засгийн энэ гадаад орчны таатай нөхцөл байдлын үед эдийн засаг руу орж ирж байгаа валютын урсгалыг валютын нөөцөө нэмэгдүүлэх байдлаар бас их ашиглаж байгаа. За бас энэний нөгөө талд нь үүсэж байгаа нөлөөлөл нь бол бас валютын ханшин дээр бол бас бид нар жоохон дарамт авж байгаа. Яг гэвэл нөөц хөрөмтлүүлж байгаа ирээдүйд бас харьцангуй юм хүлээгдэж байгаа үр төлбөр байгаа учраас тэр зэрэг бид нар аль болох энэ балансыг алдагдуулахгүй төвшөнд бол энэ хоёр бодлогыг бол стратегийн хувьд бол хэрэгжүүлээд явж байна. За өөр асуудал нэг үсэн асуучихлаа. За. За өөр асуулт тэр юу та зээл санхүүгийн байгууллагатай холбоотой асуулт байсан. За өнөөдөр дөнгөж бид сая санхүүгийн зохицуулахаараа Монгол банкны хамтарсан уулзалт бол өнөөдөр болсон. Тэгээд энэ дээр бас яг өөрийн чинь тавьж байгаа тэр банкны санхүүгийн байгууллага дээр байгаа зээлийн өсөлт, зээлийн хүү, түүний дарамт, тэгээд энэ банкуд дээр хэрэгжүүлж байгаа хэрэглээний зээлтэй холбогдуулж хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээг банкны санхүүгийн байгууллагууд дээр давхар хэрэгжүүлэх болцоо байна уу гэдэг тал дээр бол нэлээд сайн ярилцсан. За тэгээд ерөнхийдөө бол бидний ойлгосноор бол санхүүгийн зохицуулах хороноос бол зарчмын хувьд бол дэмжиж байна гэдэг тийм ойлголтыг бол бид нэр авлаа. За тэгээд ер нь бол Монгол банкны хувьд бол эргэцэн статусаар бол банкны санхүүгийн байгууллагууд дээр бодлогын арга хэмжээ авах, хян шалгалт хийх ийм бол зүйл бол байхгүй. Тэгэхээр зэрэг энэ утгаараа бид нар санхүүгийн зохицуулах хороотой өөрсдөд байгаа мэдээлэл, судалгаа тэгээд хүлээж байгаа одоо цаашид анхаарах ёстой асуудлууд тэр зүйлүүдээр бол санс солилцсон ийм уулзалт бол өнөөдөр болсон. За нөгөө талаас арилжааны банкуд дээр хэрэглээний зээлтэй холбоотой арга хэмжээ авсны үр дүнгийн талаар бол асууж байна. За хэрвээ энийг бол нэг хэд хэдэн үзүүлэлтээс бол бид нар харж болно. За 2018 оны байдлаар бол энэ хэрэглээний зээлтэй холбоотой хүү, үр орлогын харьцаа, хугацаа гэх мэт мэдээлэлүүд бол маш хомсдолтой байдаг гэсэн. За 2018 оны 5 дугаар сард бид нар төр судалгаа хийж үзэхэд
ерөнхийдөө энэ хэрэглээний зээлийн үр орлогын харьцаа бол 69% бол байсан. Энэ үгс үг гэхээр зэрэг сарын орлогынхоо 69% бол зээлийн төлбөрт бол төлдөг гэсэн үг. Төлдөг байсан гэсэн үг. За 2019 оны 6 дугаар сарын байдлаар авч үзэх юм бол энэ үзүүлэлт 58.9 болж ингэж бууж ирсэн байгаа нэгдүгээр. За хоёрдугаарт нь нийт хэрэглээний банкны системээс олгож байгаа нийт хэрэглээний зээлийн түвшин өнгөрсөн оны эцсээс бол 100 гаруй бараг 200 тэрбум төгрөгөөр бол ингэ доошоо буусан байгаа. За гурав дахь зүйл бол дахиад нөгөө талдаа энэ хэрэглээний зээлээс гадна энэ хэрэглээний зээл дээр арга хэмжээ авсан бизнесийн зээлд бол шинээр гарахад бол түлхэц болно гэж бол бид нар хүлээж ирсэн. За энэний үр дүнд 2018 оны сүүлийн хагасаас за 2 дугаар улирлын төгсгөлөөс ер нь бол бизнесийн зээлийн өсөлт бол эргээд сэргсэн. За энэ бизнесийн зээлийн өсөлт бол харьцангуй доктортой түвшинд өнөөдөр өсөөд ингээд хадгалах өсөлт нь бол харьцангуй доктортой ингээд тогтмол хурдаар хэмээн тогтмол хуваар бол өсөөд явж байгаа 19 оны байдлаар нөгөө талдаа банкуд бас жижиг дунд бизнесийн зах зээл дээр бол бас нэлээд өрсөлдөж байгаа. Тэгээд энэ жижиг дунд бизнесийн зээлийн өсөлт бол нэлээд өндөр өсөлттэй явж байгаа. Энэ жижиг дунд ялангуяа иргэдийн жижиг дунд бизнесийн тэр зээлийн өсөлт өндөр тэр дотроо түүнийхэн чанаргүйдэл бол харьцангуй баг өөрөлдөх бол чанар нь харьцангуй гайгүй байгаа гэсэн ийм үр дүнг бол бид нар өнөөдөр харж байгаа. Гэхдээ нөгөө талдаа хүмүүс банкуд санхүүгийн байгууллагууд руу очиж тэндээс өндөр хүүтэй зээл авах ийм хандлагууд бас ажиглагдаад байгаа. Эндээс бас цаашаа ингээд гүнзгийрээд явчих уу гэсэн юм болгоомжл бол биднэрт бий. Тэгээд тэр ч утгаараа энэ санхүүгийн зохицуулах хороотой бол ингэж уулзаж энэ талаар бол ярьж байгаа. Тэгээд өнөөдрийн уулзалт ч гэсэн бас нэлээд үр дүнтэй боллоо гэж бол бид нар харж байгаа. За би нөгөө банкуудын магадлал шалгалтын талаар та бүхэнд мэдээлэл өгье. За хугацаа бол хойшлсныг бол Монгол банкнаас бол мэдгдсэн байгаа. За гол шалтгаан бол ерөөхдөө анх үлдэгдэж байснаас бол илүү их өргөн цар хүрээний мэдээлэл бол гаргуулж авах, түүнийг бол шалгах, нягтлах ийм ажлууд бол шинээр хийгдэх болсон. Мөн дээрээс нь бол нэмэлт нотлох баримтуудыг бол бас төрийн бусад байгууллагуудаас болон холбогдох газруудаас гаргуулж авах зэрэг бол ажлууд бол нэмэгдсэн. За энэ бүх материалуудыг цуглуулсны дараа бол бас англи хэлээр хөрвүүлэх гэх мэт бол бас тийм ажлуудад нэлээд хундарсан. Ийм учраас энэ техникийн шин чанартай бол ажлыг жоох нэлээд ойшилсан. Гэхдээ бид нар аль болох богино хугацаанд репорт бол гаргах гээд бол ажиллаж байгаа. Ойрын хугацаанд бол тайлангаа бол гаргана. За тэр нөө сар жагсаалт холбоотой аюулгүй захирлын төвчөн тайлбарч байна. За сар жагсаалттай холбоотой асуултанд хариулъя. Аз намхан далайн мөнгө угаалт терроризмтэй тэмцэх бүлгийн уулзалтанд Монголыг төлөөсөн ажлын баг тайлангаа хамгаалаад ирсэн. Гэхдээ Аз намхан далайн бүлгийн дөрвөн дагуур биднийг тэндээс дүгнэлт гартал ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй. За тэгээд тэндээ дүгнэлт гарангууд л та бүхэнд мэдээллийг одоо сувгаар та бүхэнд одоо дамжуулж мэдээлэх болно. За тэгэхээр энэ хамгаалт бол эхний ээлжийн тайлангийн хамгаалт, тэрнгийн үзүүлэлтийн тайлангийн хамгаалт. Одоо 9 сард бид нар дахиад 2 дахь тайлан буюу үр дүнгийн үзүүлэлтийн тайлангийн хамгаалтанд бас явахаар ажиллаа бэлтгээд ажиллаж байгаа. За баярлалаа. За энэ талаар би бас өмнө нэрлэхэндээ хэлсэн байгаа. За мөн манай сүүлийн хэвлэлнээс мөн одоо иргэд олон нийтээс ч гэсэн бас байнга хүсч идэг, лавлж идэг нэг зүйлийн төрлийн мэдээлэл бас байдаг. За энэ бол ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотой асуудал байгаа. За мөн Монгол банкнаас ипотекийн зээлийн санхүүжилт болон алтуудалтай авалттай холбоотой мэдээлэл бол тухай бүрд нөгдөг. За гэхдээ сүүлийн байдлаар бас дахиад та бүхэнд мэдээлэл өгч гэж нөөцийн удирдлагын захирал эгчин таныг хүсье. За та бүхэнд өнөөдрийн өмнө төргий. Тэгээ Монгол банкны тодалтай авалттай холбоотой мэдээллийг эхний ээлжинд та бүхэнд төргий. За өнөөдрийн байдлаар Монгол банк дотоодын зах зээлээс нэг 9.5 тонн алт толтол авсан байна. За энэ дүн өнгөрсөн онтой харьцуулах юм бол 2.2 тонноор буурсан үзүүлэлттэй байгаа. За энэ буурсан гол шалтгаан нь та бүхэн мэдж байгаа 2019 оны 1-р улиралд ашигт матмуулын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэн байгаа. Тэгэхээр үүнээс шалтгаалж бас Монгол банкны тушаах халтны хэмжээ 2019 оны 1-р улиралд ялангуяа өмнөх онтой харьцуулах юм бол их хэмжээгээр буурсан. Тэгээ энэ нь одоо ерөнхийдөө энэ хэмжээгээр хадгалагдсаар
өнөөдрийг хүрээд байна. За Монгол банкны хувьд бол өнгөрсөн онд 22 тонн алт авсныг энэ оны хувьд бас хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Гэхдээ ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр нэгдүгээр улиралд нэмэгдснээс шалтгаалan энэ алт тушаалтын хэмжээ нь буурснаас шалтгаалаад бас тэр дүндээ хүрэхгүй байх одоо эрсдэл өндөр болоод байгаа. Гэхдээ Монгол банк ямар ч байсан худалдаа авж байгаа алтныхаа хэмжээг ер нь аль болох өндөр түвшинд хүргэх зорилгоор эх орныхаа алтыг Эрдэнэсийн сандаа энийг одоо сүүлийн 6 сараас хойш одоо 10 сарыг дуусч хэрэгжүүлээд ажиллаж байна. Энэ хүрээндээ бас олон нийтэд бас алт худалдаа авалтын талаар сурталчлах, эдийн засгийн үзүүлэлт нөлөөг таниулах зэрэг ажлуудыг хийж байгаа. Тэгээ түрүүн бас өдрийн сонингоос асууж ирсэн 2020 оноос Монгол улсын гадаад томоохон гадаад үр төлбөрүүд хийгдэж эхлэхээр байгаа. Тэгэхээр энэ үр төлбөрүүдийг одоо төлөх ажлыг Монгол банкд ер нь нэлээд эртнээс бас олон нийтэд таниулах, за бодлого боловсруулагч нарт дуулгах тийм ажлуудыг хийж байгаа. Энэ хүрээнд одоо бид нар цаашд яах вэ гэхээр эдийн засгийн мэдээж төрөлжүүлэх шаардлагатай. Гэхдээ эдийн засгийн төрөлжлөлтийн богино хугацаанд бол хийгдэж чадахгүй. Монгол банк засгийн газрын зүгээс хийж чадах ажил нь бол төвшин сахилга батыг цааш нь тууштай сахиж ажиллах, за банкны салбарын энэ реформуудыг үргэлжлүүлэх, за гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг бол заашгүй хийх шаардлагатай. Тэгэхээр энэ хүрээндээ Монгол банк алт худалдаа авалтынхаа хэмжээг бол нэмэгдүүлэх тийм зорилт тавиад энэ чиглэлд тууштай ажиллаж байгаа. За ипотекийн хөтөлбөрийн хувьд бол эхний 8 сарын байдлаар Монгол банкнаас нийт Монгол банк засгийн газар арилжааны банкны их усрээс нийт 283 тэрбум төгрөгийг нийт 4,000 орчим зээлдэгч нарт олгоод байгаа. За энэ дунд нь өнгөрсөн оны яг мөн үетэй харьцуулах юм бол 100 тэрбум төгрөгөөр өссөн одоо дүн юм байгаа. Тэгэхээр 100 тэрбум гэдэг бол энэ онд төсөв цуусан дүнтэй бараг тэнцүү шахуу тийм дүн байгаа. Тэгэхээр Монгол банкнаас хэрэгжүүлсэн одоо энэ онд хэрэгжүүлж байгаа шинжилсэн бүтцээр энэ оны нийт санхүүжилтийг 430 орчим тэрбум төгрөгөд хүрнэ гэсэн бидний тооцоо бол байна. За энэ нь бол өнгөрсөн онтой харьцуулахад санхүүжилтийн хэмжээ 1.5 дахин, за нийт зээлдэгчийн тоо ер нь 2 дахин өсөх баха гэсэн тийм үлээлттэй байгаа. За өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд бол Монгол банкыг одоо энэ орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрөөс 2020 оны 1 сарын 1-ээс гарах шаардлагыг тавьсан. За энэ шаардлагыг бол 2017 оноос хойш одоо олон улсын байгууллагуудын зүгээс тавьсаар ирсэн боловч бас хөтөлбөрийн нийгэм эдийн засгт үзүүлж байгаа нач холбогдлыг харгалзан үзээд Монгол банк аль болох хойшлуулах тийм санал тавиад энэ дагуу 2020 оны 1 сарын 1-ээс Монгол банкыг бол гаргахаар тийм шаардлага тавьсан. Энэ дагуу Монгол банкны ерөнхийлөгч Зангийн сайдын хамтарсан тушаалаар төлөвлөгөөг батлаад одоо 20 оны 1 сарын 1-ээс Монгол банкыг одоо хөтөлбөрөөс бүрэн гаргах тийм бэлтгэл ажлыг бол хийгээд явж байгаа. Ипотекийн зээлийн хувьд бол чанаргүй зээлийн хэмжээ бол нэг 2% тавтай байдаг юм байна. Тэгэхээр бусад зээлүүдтэй харьцуулахад харьцангуй сайн үзүүлэлт. Тэгээ чанаргүй зээл дээр нэмэт хэлэхэд түрүү асуусан. За нийт зээл эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 10.6%-тай тэнцүү байгаа. За энэ өмнөх сараас бол чанаргүй зээлийн нийт зээл эзлэх хувьд бол өөрчлөлт ороогүй байгаа. За харин хугацаа итэрсэн зээлийн хэмжээ өмнөх сараас 0.7% нэмэгдсэн байгаа. За үүнд гол нь нөлөөсөн хүчин зүйл нь болохоор хувийн байгууллагуудын хугацаа итэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн тийм үзүүлэлт байгаа. За ипотекийн зээлийн хувьд бол нийт зээлийн багцын 95.2 нь хэвийн зээл байгаа. 2.3% нь хугацаа итэрсэн зээл гэдэг ангилалд байгаа. 2% нь чанаргүй гэдэг тийм ангилал дээр байгаа. Төлөвлөгөөг бол өнгөрсөн оны сүүлээр Сангийн сайд Монгол банкны ерөнхийлөгч хамтарсан тушаалаар баталсан байгаа. Энэ оны хувьд бол Монгол банк санхүүжилтийг өмнөх онтой адилхан зөвхөн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс бол Монгол банк санхүүжүүлээд явж байгаа. Тэгэхээр эх оноос бол одоо нийт санхүүжилтийг бол засгийн газар хариуцахаар болж байгаа. Тэгэхээр энэ одоо ипотекийн хөтөлбөрийг 2020 онд хэрэгжүүлэх шаардлагатай тэр санхүүжилтийг улсын төсөвт зулгах бол тийм шаардлага бол байгаа. За баярлалаа. Хэвлэл өндөрлөө. Бидний урлагийг хийж авч үзсэн та бүхэнд баярлалаа. Ажил амжилттай.